Хар нүхний талаар та хэрэг зүйл мэддэг вэ? Хэрвээ та хар нүх рүү унвал юу тохиолдох вэ? Таныг сансар өгдөргүүгээр аялж хөндөрлөлтөнд суурьших боломжтой шинэ гаригийн ирэлт гарсан гэж бодъё. Гэтэл та хар нүхтэй тарж яагаад шалгаж үзээд болохгүй гэж шийднэ. Танд гарах боломж бий юу? Тэндээс хэрхэн гарах вэ? Тэнд өөр ертөнц рүү аялах гарц байдаг болов уу? Хамтдаа энэ талаар олж мэдцгээе. Хэдийгээр бид хар нүх гэж дууддаг ч үнэн дээр хар нүх нь нүхч биш, бас харанхтойч биш юм. Нэр дэвтэмтэн Эйнштейн өөрийн харьцангуй онолдоо хар нүх хэрхэн үүсдэг талаар таамаг дэвшүүлсэн байдаг. Асар том од гариг сөнөх үед түүнээс бага хэмжээний цөм үлдэж хоцордог. Хэрв тухайн цөмийн мас нь нарны масаас 3 дахин их хэмжээтэй байвал татах хүч нь бусад бүх хүчийг давмгайлж цөмийг хар нүх болон хувирдаг гэжээ. Шинж чанарын хувьд асар их хэмжээний материуд маш жижигхэн орон зай чагтаж орсон зүйлийг хар нүх гэдэг. Тухайлбал нарны татах хүч дэлхийн татах хүчээс 28 дахин их байдаг. Хэрв та нарны гадаргуу дээр алхвал та дэлхий дээр байхаас 28 дахин хүнд чинтэй байх болно. Тэгвэл 4 ширхэг нарыг хооронд нь шахаж базаад ердөө 24 км диаметртэй орон зайд багтааныхаа төсөөлөд үз. Машинаар ердөө 30 минут явах зай шүү дээ. Тийм орон зайд татах хүч ямар байх вэ? Хар нүхний татах хүч үнэхээр хүчтэй бөгөөд бүр гэрэл хүртэл үүнээс зугтаж чаддаггүй. Тиймээс үнийг нүдээр үзэх боломжгүй. Гэхдээ хар нүхнээс ялгардаг гамма туяа тесрэлтээс үнийг илрүүлж болно. Эдгээр тесрэлтийг нэр дэвтэмтэн Стивен Хокинг олж нээсэн бөгөөд өдгөө түүний нэрээр мөнхөржээ. Стивен Хокинг хар нүхийг өөр ертөнц рүү нэвтрэх гарц хэмээн итгэдэг байсан юм. Хэрвээ та хар нүх рүү орвол үнэхээр өөр ертөнц рүү очих байсан болов уу? Хар нүх болгонд татах хүч нь маш хүчтэй болж юу ч зүгтах боломжгүй болдог Event Horizon буюу оршихуйн хязгаар хэмээн нэрийддэг зааг оршин байдаг. Хэрв та тэрхүү хязгаарыг гаднаас нь ажиглавал одоо иргэсүүд тас харанхуй тойргийг хүрээлж мушгиралтан эргэжүүл үзэгдлийг олж харах болно. Таны бие хар нүх рүү ойртохын хэрээр татах хүчний нөлөөнд автахыг ихсэж улам бүр хурдтай татагцсаар байх болно. Чухам энэ мөчөөс л байдал бишдэж эхлэх юм. Хар нүхний татах хүч асар их хэмжээтэй гэдгийг сана. Хэрв та хөлнөөсөө эхэлж татагдвал татах хүчний нөлөө таны толгооноос илүү хөлөндтэй нүүрчлэх бөгөөд улмаар та зүгээр л лавшаа гомн болох болно. Огторгууд орших олон хар нүхийг стеллер гэж нэрийддэг. Тэд өргөөшөө 15 км хүртэл сундаг бөгөөд 20 ширхэг нартай тэнцвүүц жинтэй байдаг. Хэрв та стеллер хар нүхэнд сорогдох юм бол таны бие оршихуйн хязгаарт нь хүрч амжилгүй бүхэлдээ урагдж тасрах болно. Тийм учраас илүү том хар нүх рүү орохыг бодоорой. Манай нарнаас сая дахин хүндчинтэй хэд хэдэн хар нүх бий. Тэдгээрийн аль нэг рүү орвол оршихуйн хязгаарыг нь гатлах үед танд гэмтэл учрахгүй. Яагад гэвэл татах хүч таны хөл болон толгойд нэгэн ижил хүчээр үйлчлэх учраас. Уг хар нүх рүү орохыг хүсвэл та тийм ч холоо сайх шаардлагагүй. Манай сүүн замын галактикийн яг төв хэсэгт ийм хар нүх бий. Аз улхад энэ нь биднээс 265 квадриллион километр хол зайд оршдог тул манай нарны амьгт ямар ч гим хор учруулахгүй. Гэлээгээд сансрын өмсгөлөө өмсөх гэж бид хийяар оршихуйн хязгаарыг гатлах нь аимшигт аяллаа ердөө эхлэл нь юм. Хар нүхний яг төв хэсэгт татах хүчний төвлөрөл цэг байдаг бөгөөд тэнд орон зай нэгтрэл хязгааргүй болдог. Та уг цэг рүү няцлуулж ирэх бөгөөд улмаар хар нүхний нэг хэсэг болно. Юу үзэж харснаа та хинт ч хэлж чадлагүй өнгөрөх болно. Харин оршихуйн хязгаарын гаднаас таныг ажиглаж буй хүнд нэлээд өөр төр зураг харагдана. Таныг хар нүх рүү ойртох тусам та удааширж байгаа мэт түнд харагдана. Та улам бүдэрч бас улайх болно. Эцэст нь та оршихуйн хязгаарыг ч давалгүйгээр таг зогссон болж харагдана. Учир нь хар нүхэн дотор орон зай цаг хугацаа хоёрын гүйцэтгэх үүрэг солигддог. Оршихуйн хязгаар дотор цаг хугацаа зогсдог бол харин орон зай үргэлжлэн явсаар байдаг. Хар нүх рүү ингэж орсон л бол та буцаж чадахгүй. Таны орсон хар нүх эцэстээ устж үгүй болж сорж авсан бүх материалаа гадагшлууллаач гэсэн тэдгээр материал дундаас таны улмыг олох ямар ч боломж байхгүй. Гэвч Стивен Хокинг үүнээс арай өөр төсөөлөлтөй байсан бөгөөд тэрээр манай ертөнцөөс гадна өөрөөр гэсэн түүхтэй зэрэгцээ ертөнцүүд оршин байдаг гэж онол дэвшүүлсэн юм. Энэ нь аль нэг ертөнцөд та хар нүх рүү унлаа гэж бодоход өөр нэг ертөнцөд тэр хар нүх оршдоггүй байж болно гэсэн үг. Гэхдээ үүнийг баттай эсхийг оршихуйн хязгаарын гаднаас хараад мэдэх боломжгүй тул заавал хар нүх рүү унах хэрэгтэй болно. Хэрвээ оршихуйн хязгаарыг гатлаад тэнд нь хар нүх байх юм бол GG. Гэхдээ хэрв хар нүх оршдоггүй ертөнцөд байвал та амьд хിവэр үлдэж чадна. Зүгээр л өөр ертөнцөд очисон байх болно. Та өөрийн төрөлх ертөнц рүүгээ хизээж буцаж чадахгүй. Ийм эрсдэлтэй аялалд та гарах байсан уу? Та хар нүх сансар өгтөргүйн зүйлсийн талаар илүү ихийг мэдмээр байна уу? Тэгвэл манай хуудсанд лайк дарахаа мартаоосай.